Улсын хурлын гишүүн Дорчханд Дорнод аймгийн ард иргэдэд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн тогтолцоог шинжлэх тухай оюутан залуучуудад Монголдо бусад орны жишгээр сайхан амьдрах боломж байгаа талаар мэдээлэл өгч тэдний саналыг сонслоо. Өнөөдрийн байдлаар 100 аймагуудаараа явж байна. Одоогийн байдлаар 13, 14 аймгаар ингээ явж байна. Нийтдээ гол зорилго нь болохоор хамтдаа өгчөө. Улс төрчлөлтөө талцлаа хажуу тишээ тавьчих. Тэгээд энэ улсаа хөгжүүлэх юм уу үгүй юм уу? Хөгжүүлье гэх юм бол суур, углуур гарна өөрчлөлтөө хийхгүй бол зүгээр нэг будаг түрхээд бол өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг бид бүгдээрээ харлаа, мэдлээ. Тэгээд ийм болохоор энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийгээд тогтолцооныхаа асуудлыг тодорхой болгоё. Тухайлбал сонгуулийн тогтолцоогоо зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн 76 жижиг торгоос гарч ирдэг энэ улсын хурлын гишүүдээс бүрдсэн парламент маань хөгжлийн асуудлыг ерөөсөө шийдэж чадахгүй байна. Жишээ нь сүүлийн 20 жил цахилгаан станц баригдсангүй. Жишээ нь 15 жил төмөр зам нь гацаж одоо мухар байна. Жишээ нь дэд үтсийн санхүүжилтууд хийгдэж чадахгүй байна. Газар доорх дэд үтсүүд огт хийгдэхгүй байна. Яагаад гэвэл газар дээр л нэг байшин бариад тууц хайчлах юм бол намайг сонгоно, манай намыг сонгоно гэдэг ийм байдлаар хитрхи хуваагдаж улс төрчиж байгаа байдал Монгол улсын эдийн засгийг чирээд байна. Үр дүнд нь иргэдийн амьдрал унаад байна. Ирээдүйдээ итгэх итгэл нь байхгүй болдог. Тэгэхээр ийм асуудал байгаа болохоор монголчууд нийлээд зөв зүйлээ төлөө хамтдаа байя, хамтдаа өөрчлөе. Төрийн эрх мэдэл зөвхөн олигарх болсон 76 гишүүнд бас иргэдээ сонгогдсон олонх байх ёстой гэж үзэж, залуучуудыг маш сайн сурч, боловсрч, эх орныхоо ирээдүйд дуу хоолой болж хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс аймагуудаар хийж буй уулзалтандаа бид өөрчлөх хэрэгтэй. Төрийн тогтолцоог шинжлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж буй тухайга ярьсан юм а. Хичээлээ хийгээ суудаг.